Энэ удаагийнхаа бид Хомсрын хууч подкастын оюун бодол гэдэг удаагийн дугаар Монгол хүний халуун сэтгэлтэй үзэгчдэд сайн үсийг сануулж өгье гэсэн. Баг Хомср гэдэг. Амар мэнд байцгаана уу. Эрхэм хүндэт Хомсрын хүч подкастын маань үзэгч сонсогч та бүхэндээ энэ нартай хортой сайхан зуны өдрийн мэндийг хүргье. За бид бүхэн Хомсрын хүч подкастынхаа энэ удаагийн дугаарыг нийслэлийн алдарт уяач Лавгаагийнхаа уяаны нотрын гэрээс та бүхэндээ хүргэхээр энд хүрж ирээд ингээд сууж байна. За тэгээд одоо подкастын маань энэ удаагийн дугаарт ингэж ивент итгэж биднийг ингээд боломжтой нөхцлөөр хангаж өгж байгаа танд баярлалаа. Үзэгчдийнхээ өмнөөс одоо танд баяр талархал илэрхийлье. За баярлалаа. Бас энэ сайхан бас нэвтрүүлгийг одоо манай гэрийг бас зорж ирсэн. Танай хамт олонд бас баярлалаа. Тэгээ сайхан хүрэлцэж ирээд сайхан бас авшиг энерги бас ингэж юм сайхан ярьсан бас нөгөө зочноор бас намайг оролцуулсан баярлалаа. За хоёлаа хөөрөг илчих юм байна. За хамархан сайхан тусч байна уу? Сайхан та сайхан зуршиж байна уу? Сусан сайхан байна. За морь хурдан уяа авлиг гэн сайхан. Морь хурдан уяа авлиг маань сайхан. Энэ жилиг сайхан зам болж байна. Эрт ногоо идлээ. Танаа энэ үгээр бас сайхан зам болж байгаа шиг байна. Оо янзтай энэ жил чи сайхан. Зуншлаг сайхан. Хадуу мал төл бас сайн авч бас их сайхан. Дүүрэн сайхан байна баяр. Тийм байна. Их сайхан зам болж байгаа юм. За тэгээд тантай бид хоёр энэ удаагийн подкастын маань сэдэв болохоор Монгол хүн гэж юм бэ? Энэ Монгол хүний мөн чанар нь юу юм бэ гэдэг сэдвээр бол ярих гад ингээд нэвтрүүлгийнхээ сэдвийг бол сонгоцсон байж байгаа. За. Тэгээд энэ Монгол хүний тухай ярихтайгаан чин зэрэг ерөөсөө морь гэдэг юм бол Монгол эр хүнээс нэг салшгүй нэг юм болоод байна. Тийм ээ. 93 одоо энэ Баяр наадмын дугаар л да энэ нэвтрүүлэг маань. Энэ 93 наадам тэгээ морь за цаашлах юм бол мал тийм нүүдлийн мал гэдэг бол Монгол хүнийг Монгол байлгаж байгаа нэг юм онцлог байгаад байна л да тийм ээ. Энэ дэлхийн 200 улс 8 тэрбум хүн дотор чинь. Тэгээд одоо танайхыг ингээд зорж ирсэн байгаа. Та бол одоо бас сайхан ингээд уяач Монгол хүний нэг юм бахархалт нэг үйл хэргийг хийгээд явж байгаа хүн байж байна. Гэдэл ингээд зориод ирсэн дээ. За. Оо тэгээ одоо энэ чинь Монгол хүн чинь тэгэл нүүдэлч удан бид хүн чинь тэгээд үүнээсээ холбоотой тэгээд мөртөөгөө ер нь тэгээ салшгүй холбоотой л гэж л та боддгоо шүү дээ. Тий. Та хэзэнээс ингээд мороих энэ ажил руу оров? Хэдэн жил болж байна? За 2018 онд сонирхол 19 онд ерөнхийдөө Ганбаатарын буян тогтох гэдэг найз уяач дээрээ Дамжинсангийн Эрдэнэ хоёр гэдэг хоёр найз дээрээ тэгээ ерөнхийдөө бас би хоёр нөр уяалаа тий. Тэрээс болмоорч юм шиг гэл. Тэгээд нэг хоёртойгоо ярилцаал. Тэгээд тэр хоёртойгоо ярилцсны хурдан бор худалдаж авахыг аваад бэлгэлж аваад үлдэж аваад тэгэл найзууд маань бас сайхан ууж сойж уяа сойлгон тааруулж улс бүсийн наадам сайхан төрүүлж айрагдуулаад сайхан хурдлуулсан. Тэгээд ерөөсөн морь хурдалж гарч юм чи ерөөсөө тэгээд юм нэг болчт юм байна. Тэгээд ерөөсөө эргэж буцтгал болчт юм байлаа тий. Манай бас удамчаа ээж хамгийн том багч бас улсын баяр наадамд 3 та их мөр айрагдуулсан. Тий. Тэгээ ер нь бас том байж тий. Би ч одоо их багасаа л эхэлсэн юм бол гэж бодсон тааш тэгвэл бас сүлд. Сүлд ирсэн тий. Сүлд ирсэн. Би ч тэгвэл одоо юу яаж хэлээ штэ. 2000 бишээ 98 онд 98 онд ч би нэг 98 9 оны үед л юм да. Тий. Морь уйнгээд л. Одоо хөдөө өсөж байгаа хөдөөний хүүхдүүдэд ч ерөөсөн ингээл нэг
морь уяал те энэ бүсэндээ ингээл усуур мусуур хавчуулаад л ингээл хурдан морь уяал явж байгаа хүмүүс ч гэсэн амар гоё харагддаг байхгүй. Тэгээд гоё морь унаал тий. Тий, тэгэл гоё морь унчихсан те. Тэгэл морин найрагдсан гээл тэгэхээр л одоо тэр чинь л ерөөсөө нөгөө одоогийнхоор юм болол нэг идеолог гэдэг шүү дээ. Одоо нэг шүтэн бишрэх нэг даган дүүрэх нэг тэр хүн болох юмсан гэж бас мөрөөддөг. Тэгээ морь уух гэж оролдоод л нэг сумын наадамда сунгаа мунгаанд хөрхмөр өөрөө уяал өөрөө унж дахиж очиод энэ тэр одоо тэгээд л явж ийлээ шүү дээ. Та тэгвэл бас намайг бүр ирт юм. Тий. Тэр чи нэг 7 8 дугаар анги хавцал байсан баг. Тэгээд явчихсан. 6 7 дугаар ангийн үед ч юм уу. Тэгээд явжсэн бас тэгээ морь гэдэг зүйл чинь бас одоо тийм Монгол хүн чинь ингээд энэ өөрийнхөө энэ сэтгэлийн тэр цог золбоотой байдлаа морьор зөрчилдөг. Тэ тэгээ нэг хий морь гэдэг ингээд нэрлэлцдэг. Тэгээд морины одоо нэг юм тэр нэг юм авхаал самбаатай тэгээ сэргэлэн цовоо тийм ээ тэгээ их соргог морь гэдэг энэ адуу гэдэг энэ амт чи өөрөө энэ 5 хошуу мал дотроос бас их онцлог байна л да тийм ээ. Тийш тийм. Энэ өвсний соргогийг олж очиж иддэг. Усны тонголгыг бол олж очиж уудаг. Хизээч тийм муу хоол хүн сэргэлдэггүй гэж хэлэх юм да. Муу суу тансаг хэрэглээтэй. Тийм нэг тансаг хэрэглээтэй нэг юм амт. Тэгээ маш юм соргог сэргэг морь бол тийм ээ. Адуу гэдэг энэ амт чинь. Тэгэхээр энэ байдалтай бол Монгол хүн чинь өөрийнхөө тэр сэтгэлийн юм нэг юм овсгоо самбаатай гэж хэлэх юм, цог золбоотой гэж хэлэх юм уу тийм хиймэртэй, зоригтой, зүрхтэй тэр байдлаа бол ингээд мориороо зөөрлөдөг, морио ингээд ажиглаж байгаад бол хэлдэг нэг ийм артам юм байл л дээ. Тэгэж морины нөгөө босоо цагаан хиймэр гэж бас холбож яваад байдаг тий. Тий яг үнэ тий. Морины цаг босоо цагаан хиймэр гэн одоо соёолон морийг бол ялангуяа хиймэр сэргэн гэдэг тийм ээ. Бүр хиймэрийн жагтаг гэж бүр яа. Тий. Тоосонд нь дарагдаад өнгөрөхөд л одоо хиймэр сэргэн гэдэг байгаа шүү дээ. Тий бас. Тий. Тэгээ нөгөө анхныхаараа л морь айрагдчих гарч ирээсээ. Аха. Энд чинь бол юм тэгэл за энэ адуу мал бол зохих юм байна. Тэгээ угийн нөгөө адуутай бас тодорхой зүйлээ бас холбосон нэг хэсгээ болгож холбосон зүйл чинь бас их учиртай юм байдаг юм байна. Авшиг нь бас шингэдэг юм байна гээл тий. Нөгөө халуун гушуутай мал нөгөө хүнд бас бэлэглэх эднэр чинь бас учиртай юм билээ шүү дээ тий. Нөгөө тухайн хүний нөгөө амь насын даатгадаг, тухайн гэр бүлийнх нь амь насын даатгадаг гэдэг. Тэгээ халуун гушуутай мал, таван гушуу мал дундаа бас нөгөө хонь морь ирж халуун гушуутай малд ордог. Тэгээ хүнд ерөнхийдөө шүдэн одоо дөнгөж ингээд хув цагаан гарлаа бол нэг сайхан хонь өрөөж өгдөг. Юунд болохоор яг нөгөө хүү төрлөө тухайн одоо бас ямар нэгэн баяр төлөв болоход бас адуу халуун шуутай мал бэлгэлэхээр ер нь тэр хүнийг л одоо даасан амьдрал ахуйг нь бас тодорхой хэмжээнд даасан тэр бас нэг хэсгэнд болдог юм байна гэдэг тийм шүү. Тэр их учиртай л юм байна. Тийм байна тий. Тэр халуун хошуутай гэж хэлдгийн учраас бас их байна шүү. Таны хэлэхээр би сая бас бодогдож байна. Тэгэд яг хаа одоо би бол нөгөө энэ дотоод сэтгэл ухамсар, далд ухамсар гэдэг ярьдаг хүн шүү дээ. Энэ далд ухамсарыг хүчтэй байлгахад хамгийн чухал нөлөөлдөг зүйл нь нэрдээс хайр юм байлээ. Их тийм хайрлаг. За одоо монголчууд бол их цагаан сэтгэлтэй, хүн чанартай энэ гэж ярьдаг. Тийм нэг бусдад нэг өглөг уянтай гэж хэлдэг те нэг юм тусрахаг тэгээ нэг ингээд нэг уурж бохомдож адгаж ингэж нэг юм сөрөг чанар давмгаалаад байдаггүй тийм ээ. Нэг ийм хүнийг бол монголчууд бол тэ одоо юм хайрлаг тэ одоо нэг юу гэдгийг тийм байсан байгаа. Цагаан сэтгэлтэй, цайлган энэ гэж нэрлэдэг байгаа. Тэгэхэд энэ цагаан сэтгэлтэй байх тусмаа далд ухамсар нь юм их хүчтэй. Манай өсөл зорилгоо бүтээх чадал ихтэй. Сансан бодсноо бодлоороо одоо сэтгэлийн шидээрээ биелүүлэх ийм хүчин ихтэй байдаг юм байл. Тэгээ таныг сая хэлэхээр бол тэгээ санагдаж байна. Халуун хошуутай гэхээр хонь бол маш их хайрлаг амтан байхгүй юу? Тэ? Тэгээд энэ хургаан бол маш их хамгаална. Хургандаа бол маш их хайртай.
Тэгээ ер нь ингээд хонь ямаа хоёр төлөллөө гэхэд ямаа бол их ишиг мишгэн голдог аахгүй. Тэр нь бол олонх нь хонд бол бараг тийм гарахгүй тий. Цөөхөн баха. Цөөхөн их цөөхөн гардаг. За өхөр адуу хоёрыг харьцуулахад ч гэсэндээ адуу бол ер нь унаа мунгаан голно гэсэн ойлголт юм бараг харж байгаа. Адуу бас мерсер одоо байж. Зарим нэг юу байх вэ нөгөө тамир муутай одоо байц эднэр унгалах юм бол нөгөө тамирхуу юм гарах. Нөгөө сүү багтай ч байдаг ч юм уу. Тэгэл тэр нь бас унгаа жоохон ягаад болох тэрнээс ер нь гайгүй. Тийм баг. Тэгэхээр тэр бас нэг тийм хайрлаг чанарыг нь халуун хошуутай гэж хэлж ирсэн болоо да гэж бодож шүү. Тэгээд тэр нэг хямрлаг чанарыг бас бэлэгдэжсэн баг та. За тэгээ бид хоёр ч н одоо ингэн та бол энэ Монгол хүн гэж ер нь ямар байх хэвээр юм бэ? Монгол хүний энэ мөн чанар нь юу юм бэ гэдэг талаар та өөрийнхөө сонирхсан асуултуудыг надаас асуугаад тэгээ хоёулаа энэ харилцсан ярилцаа байдлаар манай нэвтрүүлэг бол ингээ явдаг шүү дээ. За ерөөсөө ингээ хийж байна. Одоо тэгэл ер нь тэгээ ингэдэг юм байлээ тий. Гадна дотгошоо суралцаж ирээл ингээ хад чинь нөгөө хүйдлүүд дээр ирээл ингээл мөр мал ингээл наадам ингээл үзэл явна. Эхлээд нь нөгөө хиний адууны морины хөлсөнд хүрээд байгааг бас мэдэхгүй хэдээр орсон мэдэхгүй. Тэр хөлсөнд хүрэл хортно. Нөгөө соёлынгийн тоосон ингээл дараалал гэсэн юм байл. Тэгэл нөгөө наадмын гэрүүдээр ингээл тэнд чинь бас бид хэд явна шүү дээ. Тэгэл өөртөө сайхан гэр бариагүй үед чинь бол нөгөө эхнэндээ хүн чинь бас мөр сонирхоогүй шүү дээ. Тэгэхэд чинь ингээл яг наадмын айлхуу гэрийн хуушур ямар вэ эднэр гэж үзэл ах дүүсээрээ ардайчдаар үзэл тэгэл тэн нэг тоглоом тоглож болоод үздэг. Тэгээ зүйлдээ би нэг уулсын галаахынхаар зочлоод галаах маань гэр бүлээр өрөөд ээж мэжээ аваад эхнэр ханижталтайгаа очиод тэг ахынхаа уяагаар ингээл сайхан зочлол тэнд чинь наадмын сайхан одоо өнгөрөх нь уурсад түрүү заригдсан мөрт нь уяан дээрээ ингээ байждаг. Тэгээ сайхан наадмын зах дүүсээ сайхан зуны дэлгэр цагт наадмын одоо баярын өдөр бас ингээд цайлж ингээд сайхан амьдрал ахуйгаа сайхан ярилцаж ингээ хуурчлаад их сайхан юм байна гэдэг. Тэгээ би ер нь бол тэр тэнд ирээл юм монгол хүн юм байдаг юм. Тэгээ гадна дотгошоо сурахаар чинь нөгөө ууж идэхээр оюутнууд чинь нөгөө монголчууд чинь юм байсан ингээд янз бүрийн юм ярьдаг л да. Тэгээд ингээсээ үндэснийхээ номогших юмнууд нь бид нар чинь ер нь жоох бас нөгөө ер нь омогших шин чанар нэлвэх. Тэгээд ер нь монгол хүн гэж одоо хинбэ гэдэг. Одоо би бол одоо танаас бол энэ асуултыг ер нь илүү асууя. Та бол арай нөгөө энэ ухамсарын талд нь ингээд бас илүү ингээд бас ингээд гаргаж ирээд ярилцах тэр одоо логик юмнууд гаргах. Ер нь тарихны одоо нөгөө түгжээ мөгжээ юм гацалтыг гаргах. Тэгээ нөгөө монгол хүн гэж ер нь одоо хинбэ. Одоо ер нь одоо жишээ нөгөө Америк хүн, Европ хүн, Африк хүн гэ өөрсдийнхөө нэг эн чинь бас нэг өөрсдөө нэг тодорхойлсон бас юу байгаа шүү дээ. Яг энийг бас тодорхойлсон зүйл одоохондоо яг би бол хараагүй байна. Тэгээ сонсоогүй байна. Одоо тэрийг одоо сонирхолтой та бас нэг тайлбарж өгөөд бас өөрийнхөө үзэл бодлоор тий. За тий баярлалаа. Юу л да. Хүн хувь хүний амьдрал дээр хүн өөрийгөө хэм бэ гэдгийг таньжиж сая дараа ажил амьдрал амжилт бүтээлээ зохицолох зөв зам дээр гарч байгаа. Өөрийгөө юунд дуртай юм бэ? Ямар авьяастай юм бэ? Ямар удам судартай юм бэ, тийм ээ? За ямар сонирхол хоббитай юм бэ гэдгийг хүн өөрөө ингээд мэдхгүй өөрөөсөө ингээд холдчих тань зэрэг амьдрал нь бодлоо төрөөл тэнд ч нэг тийм ийж үзэл энд ч нэг юм ийж үзэл тэр нэг ашигтай ингэж нэг тэрлүү тавьж ороод ашиг нь байхгүй болчлоо гэж тийшээ нэг юм ороод тийм ингээд өөрийгөө таниагүй хүн бол ёстой нэг ойд төрсэн сармшаал байдал гэдэг шиг байна. Өөн лүгэж л үндэстэн улс орон ард түмэн бид хээ юм бэ? Бид ер нь ямар үндэстэй юм бэ гэдгийг таниул сая бас хөгжлийнхөө зөв зам дээр л гарах юм байлээ л дээ. Тэгэд мэдээж хүн болгон өөр нэг юм онцлог хүний сэтгэл зүйтэй байгаа, мөн чанартай байгаа. Нийтлэгдээ Монголын ард түмэн бас нэг юм нийтлэг үндэс зүйл чанарууд байгаа байхгүй юу? Тийм ээ. Цэвэр одоо энэ дотор сэтгэлгээний мөн чанарын тухай. Тэгээ би бол тэгж хэлэх дуртай. Монгол хүн байна гэдэг бол хосгүй ховор хов цохиол гэж.
хувь заяа. Үнэхээр ховор. Таа ч гэсэн одоо өөрөө мэдж байгаа гадна дотноор ингээд явж байгаа. Тэгээд энэ Монгол хүний эдэлдэг тэр нэг эрхчлөө, Монгол хүний эдэлдэг нэг юм аз жаргал, энийг яг эдэлдэг улс орон ард түмэн үндэстэн байна уу гэд хайх юм бол ердөө байхгүй. Дэлхий дээр нэг ч цөөхөн баг. Даяар байхгүй. Тийм бид. Тэгэхээр Монгол хүн гэж хэмбэ гэх юм бол хамгийн түрүүнд нь бол би за одоо энэ бол ерөөсө хосгүй ховор хувь заяа юм шүү, аз завшаа юм шүү л гэж үг бол орж ирж байгаа. Зүгээр яах вэ ингээд Монгол хүн гэж хэмбэ гэдэг асуултанд бол хүмүүс ингэж гадаад талаас нь хариулах гад байхасаа илүү нэг цус мусны тухай ярих гад байхасаа илүү тийм ээ, нөгөө эрлийн зөрлөө эзч гэдэг юм уу те, удам судар нэг ийм ярих гад байхасаа илүү энэ бол дотоод мөн чанар юм аа. Монгол хүний нэг юм нийтлэг үнэт зүйл, нийтлэг нэг юм сэтгэлгээний хэв маяг. Нийтлэг нэг юм сэтгэлгээний нэг юм баримталдаг зарчим. Тэ. Энэ бол Монголыг яг Монгол болгож байгаа тийм зүйл байгаа. Тэгэхээр тэр талаас нь ингээд авч үзэх хэрэгтэй. Яг тэрүүгээр нь. Өөрөөр хэлэх юм бол арьсаар нь биш, махаар нь биш, цусаар нь биш, зан нарын шингийн тэр сэтгэлгээний мөн чанараар нь авч үзэх хэрэгтэй Монгол хүн гэдэг. Тэгээ миний анзаарч байгаа бол Монгол хүнд биднэрт ингээд нийтлэг байдаг одоо үнэт зүйлүүд, жинхэнэ Монгол хүн гэдгийг цолцуулж яадаг тэр нэг зан арын шингийн хэв шинжүүд бол хамгийн нэгдүгээрт нь монголчууд бол ер нь тийм жоохон хүнлэг талтай хүмүүс юм билий. Ер нь нэг жоохон бусдыгаа гэсэн. Ер нь нэг жоохон туслах гэсэн. Таны хүн чанартай байдалд бол маш их тийм сэргэг, эмзэг. Хүн чанаргүй тийм нэг арын шин гаргаад байгаа, хогийн зан гаргаад байгаа тийм ээ. Хуншгүй зан гаргаад байгаа. Амиан бодоод байгаа ч гэх юм уу тийм ээ. Тэгээ нэг юм хүнийг нэг голгоо хуурам эхлээд нэг ингээд одоо новшин гаргаад шүү дээ тийм зан гаргаж байгаа хүмүүсд монголчууд нийтлэгээрээ маш дург. Тий, тэрийгээд жоохон хүм муутай. Хүм муутай. Эсвэл тэрийгээд дотуур тамиртай. Манайхаас бас нийтлэрээ бас тийм хүнд бол нийтлэгээрээ ерөөс бүгд тэрэ дург байгаад байгаа. Тэгэхээр энэ бол ямар ч байсан монголчуудын нэг юм хүн чанар гэж хэлдэг юм уу, хүнлэг байдал гэж хэлдэг юм уу тийм ээ. Энэ зан чанар дээр бол монголчуудын яалтчгүй нэг үнэт зүйл байна шүү. Тэгээ энийгээ бол монголчууд ер нь бол орхиж боломгүй юм байна шүү гэж их боддог. Энэ бол бас нэлээ одоо эрхэм чанар. Эрхэм чанар тий. Энийгээ алдаал одоо би бол одоо жишээ нь ингээд гадаадын хүмүүсүүдтэй бас ингээд худалдаа 8 анги эрхлээд ингээд явж исэн тий. Тэгэхэд бол онгон дээрээ ингээд сайхан заазуу тохирч хонгуутаа цаагуур нь ингээд нэг юм хөлгтдөг чанар байна шүү дээ тийм ээ. Одоо урагшаа хашаа 8 шоо маяг ингээд явхад чинь. Тэр байдал дээр бол ингээд нөгөө бас нэг ингээд нэг зүрх яана гэж хэлдэг тийм нэг ингээд зүрх шархирна гэдэг шиг. Тий. Яагаад тэгэхээр Монгол хүн тийм зан гаргах юм бол ерөөсөй байж боломгүй. За гадаад хүн юм да за яах вэ гэж одоо тэр гадаад хүний занг мэдэхгүй шүү дээ тий. Ингэж л бодно болохоос биш. Монгол хүн бие биенээ ингээд голгүй холигддаг, голгүй нэг юм худал хуурмаг байдаг ч юм уу тий. Тэгээ нэг хүний нэг юм сайхан сэтгэлээр нь тоглодог. Хүний нэг сайхан сэтгэлийг ашигладаг. Хуурам эхэлдэг нэг ийм байдал гаргаад байх нэг ийм байдалд бол монголчууд ерөөсөө бүгдээрээ дургуй юм бил. Энэ бол монгол хүний нэг гол үнэт, монгол хүний монголоор нь байлгаж байгаа нэг гол тийм эрхэм чанар юм байна лээ. Энийгээ монголчууд бид нар алдаж болохгүй. Харин ч өөр ингээд хүүхдүүдтэй энэ хүмүүжил тэгэл энэ боловсролын системээр энийг ингээд өвлүүлж явах хэрэгтэй нэг эрхэм чанар юм байна уу гэж боддгийг шүү. Бүр захиж тий. Тэ бүр захиад үлгэрлээд ингээ үлдээгээд тий. Аав ээжд нь ингээ тусалж исэн хүн шүү. Миний өөр хүүхдүүд энэ хүний өөр хүүхдэд хүртэл ингээ тусалж байгаасаа гэдэг ч юм уу. Ингэж бүр захиас болгоод тий. Яг үнэ тий. Тэгээ хүнд туслахын сайхныг бүр хүүхдүүдэд үлгэрлээ харуулж өгж байгаад тийм ээ. Би бол одоо жишээ нь ингэж байгаа байхгүй юу. Хөдөө ингээд очиод найзынтаа ингээд байж. За тэгсэн найз маань нэг хэдэн мал зарж байгаа гинэ. За тэгээд хотноосоо одоо хонь бариад ингэж байна. Тэгээд их сайхан дарга твэртэй сайхан хоньнуудаа бариад ингээ ялгаж авахгүй юу. Тэгээд үгүй чи арай энэ
одоо туранхай дугаас нь арай багшраас нь чи барьж зарж болохгүй мó чи наана гэдэг. Би нөгөө хөндлөнгөөс хараад их сайхан том хоньнуудаа бариад байхаар нь жоохон харамлах сэтгэл төрж штэ. Тийм бай тий. Тэгсэн чинь гүй өгшөө. Хүнд өгж байгаа юм нэрийн ороо гэдэг. Тий. Нэмсэн харамсгааргүй юм өгсөн дээр байдаг. Сайн илүү. Сайн өгсөн дээр байдаг. Дүүрэн сайхан байлгаж чинь тий. Тэр үед ингээд нэг яг гэж байгаа байхгүй юу? Хүш би чи ер нь яс юм дээр хүнд өгч чаддаггүй хүн биш шүү дээ. Тэрийг бас. Тэгэхээр яг нэг ийм өгч чаддаг тэгээ нэг хүн чанартай гэж хэлэх юм уу нэг монгол хүний нэг эрхэм чанар байгаад байна шүү дээ тийм ээ. Энэ нь өөрөө цаашаа монгол хүн яагаад ийм болцсон юм бэ гэдээ ингээд цааш нь ухах юм бол юу юм бэ лээ. Энэ мал аж ахуйтайгаа доостой нөгөө морьтойгоо доостой нэг энэ малтайгаан ойрхон байжгаад мал амтан тэр үр төлөө яаж хайрлаж байгаа. Мал амтнаа хайрлаж харьцаж байгаа шүү дээ. Одоо жишээ нь нэг мó хэн зэшиг байлаа гэж бодъё. Их нь өгчгсөн нэг мó хург байлаа гэж бодъё тийм ээ. Эсвэл бол их нь энд ч гисэн нэг юм тэг унаг байлаа гэж бодъё. Тэрий чинь ингээд хайрлаад тэжээгээд өсгөөд нэг амтан болгочих гээд ингэж шүү дээ. Их ахуулаад тэр чинь. Өөр ихэд аваачиж өгөөл. Хусран даахтай гүү байвал даагийн одоо түр ягаад чи том болцсон юм чи одоо энийг ингээд тий ингээд эн чи өөрөө яг тийм их цэвэр хайрын мөн чанар мал аж ахуйгаа дагаж монгол хүний хүн чанар мөн чанар болж энэ олон мянган жилийн турш хөгжсөн нэг юм эрхэм чанар байх таа байхгүй. Юмыг хайрлна гэдэг. Хайрлна тий. Тэгээ юмд тусалж гин энэрх энэ сэтгэл нь өөрөө мал аж ахуйгаа дагаад энэтэйгээ салшгүй холбоотой хөгжсөн монгол хүний нэг эрхэм чанар байх таа. Тэгээ эний чинь одоо буцаагаад би бол одоо сүүлийн нэг 10 хэдэн жил бол ингээд далд ухамсар дотоод бэлэг оюун ухамсар гэгэрэлгээд ингээд судлаа тийм ээ сэтгэлийн хүч. За тэгэл энэ дотоод сэтгэлийн хүчээрээ хүчнөө чангааж болох юм байна, амьдралаа ч өдлүүлж болох юм байна. Инээ тэрэ ингээд судлаад явж байгаа юм шүү. Тэгээ энэ дээр ингээд судлангууд нөгөө далд ухамсар гэдэг юм чинь хамгийн их хүчийг гаргаж өгдөг, хамгийн их ариун цагаан байлгадаг. Тэр зүйл нь өөрөө эргэл нөгөө хүн чанар нөгөө нэг юм хайр гэдэг юм гэж бодож байгаа. Одоо сүүлийн үед бол ингээд энерги гэж ярьдаг болсон шүү дээ. Энерги муутай хүн, энерги сайтай хүн гэж ярьдаг болоод байна шүү дээ. Тийм. Одоо хүнтэй ярьчихаар ингээд нэг сайхан нөгөө заслангаа хийлгэсэн юм шиг тийм. Энэ хүн өрөөчүүд нэг сайхан ажил үс бүтчихдэг гэдэг бас юм. Тэр энерги гэж яриад байгаа тэр энергийн их үүсвэр нь өөрөө хайр байгаа. Бүх сайн сайхны энергийн их үүсвэр нь хүнд яаж бүрэлдээд байна гэхлээр хайр. Чин сэтгэлээс. Чин сэтгэл байгаад. Тэгээд энэ дотор нь хайр байгаа хүн чинь хүнд өгж чадчихна. Хүнд өгж тусалж ингэж энэ монгол хүнийхээ энэ хүнлэг мөн чанараараа оршиж чадж байгаа хүний амьдрал ах нь нөгөө үйлэн үрийнхээ хуулиар өөдлөө дэвжиж байгаа байхгүй. Одоо өнөөдөр бол ингээд манай монголчууд бол ингээд нэг юм баян тарган байхыг их өөр юмнаас хайгаад идэг болчих л дээ. Нэг л их юм тийм шуналтай, нэг л их юм өөрийгөө гэсэн аминч үзэлтэй хүн байж тийм шиг буруу ойлгоод байгаа. Тэр нь үгүй юм бэл. Хүнд өгч чаддаг, хүнд тусалж чаддаг, буянтай байж чаддаг тийм ээ. Амьдрал дээр зүгээр эргэн тойрноо бид нар ингээд харахад хүнд нэг сэтгэл гаргаж чаддаг. Үгүй ядаад ажиллаа тийм ээ. Ажил хийлээ. Байгууллагт ажиллалаа. Тэр ажиллаа ингээд зүрх сэтгэлээсээ хийгээд байгууллагатаа хувь нэмэр оруулж чадаж байгаа тэр ажилтнаа захирал нь арай илүү цалин өгөхийг бодно шүү дээ. Урамшууллахыг бодно шүү дээ, тийм ээ. Тэр хүнийг солихгүй байж, тийм байлуулахаар удаан ажиллуулахыг бодно шүү дээ, доктортой удаан байлгах уу гэдэг. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө нэг ингээд нэг монгол хүний мэс чанараараа ингээд оршино гэдэг чинь өөрөө сайн сайхан аз жаргалтай амьдрах тухай асуудал болоод байгаа. Үлийн үрийн хууль гэдэг чинь ерөөсө орчлонгийн хинч хизээч өөрчилж чадахгүй жам хууль гэдэг байгаа шүү дээ. Энэ хуулийг бол хүн нээж олно болохоос хууль нь бол өөрөө өөрчлөгдөв. Өнөөдөр чи хэн нэгэн хүн сэтгэлээсээ нэг сайхан юм өглөө маргааш чамд ирнэ. Нөгөө нэг монголчууд аягны хариу өдөртөө ирнэ. Агтны хариу жилдээ ирнэ гэж тийм ээ.
Энэ зөөрөгдөр хүртэл бас тийм адуутаас холбож ярьж байна тийм байна. Тэгээд ингээд энэ одоо сэтгэлийн хүч гэж ярьж байгаа, далд ухамсарын энэ татах хүч гэж ярьж байгаа тийм орчин үеийн залуучууд бол манифест гэж ярьдаг болцоо одоо бодлын хүчээр хүслээ бүтээх гэсэн утгатай юм да. Энэ бүгдийг хэрэгжүүлэхэд сэтгэлийн хүчээрээ өвчнөө гэдгээхэд за тэгэл энерги сайтай байхад тийм ээ энэ үеийн үрийн зам хуулийн дагуу амьдрал ахуйн өөдлүүлж эд баялагтай сайн сайхан амьдрахад ажил төрөл бүтэмжтэй байхад үгүй тэгэл олонтой тустай тийм ээ нэр хүндтэй амьдрахад энэ бүх юм чинь явж жаад нөгөө Монгол хүний тэр нэг мэс чанар хүнлэг байдаг чанар хүний итгэл алдахгүй бас хүний итгэл алдах тийм хүн чанар гэж яриад шүү дээ. Энэ үг нь өөрөө хүртэл та боддоо хүн чанар гэж байгаа. Чанартай хүн гэсэн хойноос нь унших юм бол тийм ээ. Чанар хүн. Чанартай хүн байх тухай нэг юм яригдаад шүү дээ. Тийм ээ, тийм хүн чанар гэж. Яг үнэ. Тэгээ сайхан сэтгэлтэй байх, хүн чанартай байхыг л энэ өвөг дээдээс монголчууд маань хизээнээсээ ингэж эрхэмлэж ирсэн. Тэгээ энэ нэг ийм сэтгэлийн чанарал одоо монгол хүнд байх юм бол тэр монгол хүн. Монгол царайтай байж болно, цустай байж болно, хомхоо сэтгэлтэй. Тэгээд нэг ийм худалч. Тэгээд хүнийг боддоггүй тийм ээ. Хүний энэ сайхан сэтгэлийг хүний нэг ийм өгөөмөр сайхан тус буйныг юм чинээ бодохгүй буцаагаад тэр хүнээ ингээд хорлж штэ. Буцаагаад тэр хүнээ гомдоож जैन тийм ээ. Ийм интер бол өдөөсөө монгол хүнд байж боломгүй нэг юм цаан сортхон шиг бол санагддаг ш. За. Юуны өмнө одоо манай уяг гал уяг бас сонгоод манай бас ингээд хадуун сүргээр ингээд танай хамт олон зочилж хүрэлцэн ирсэн бас баярлалаа. За гэлээ. Таж одоо нийслэлийн алдарт уяач болно гэхлээр чинь тэр болцлыг хангатлал бас айраг төрөө мөр хордлуулсан гэсэн үг шүү дээ. Тэгээд энэ хаагуур ямар хурдан буйнуудыг яаж уйдсааж хордлуулав. За тэгээд Ганбаатарын буян тогтох гээд Удманлаа байж Ганбаатарын буян тогтох гээд найз маань Дамжин сүргийн Эрдэнэ хоёр маань гээд бас хоёр найз маань би чинь хоёр найз дээр мороо уйлаад. За тэгээд улсын баяр наадамтай Ганбаатарын буян тогтох найзын маань өгсөн хурдан ажиллаа сайхан шүтлэн 2020 он Ардын өвсгөлийн 99 жилийн баяр наадмаар улсын баяр наадамтай хамгийн үзүүнд хурдлаад. За тэгээд Эрдэнэ хоёр найз маань Сэлэнгийн бүсэд бас 2021 онд бас сонгуулийн дунд үрээр маань хамгийн үзүүнд хурдлаа. За тэгээд ерөөсөө нэг мөр хадуун сүргэлүүгээ ингээл илүү эргэж буцалтгүй ингээд ер нь бас сайхан хобби болгоод тэгэл орсон да. Тэгэхээр одоо Сүхбаатар аймагт Азарга харигдал, Төв аймагт одоо Унгаа үрээнүүд маань харигдал. Одоо найзын Ганбаатар буян тогтохын найзын маань өгсөн бас үрээ маань Төв аймгийн наадамтай харигдал. Тэгээд ерөөсөө хобби болгоол. За энэ чиглэлээр хөгжүүлээл найз нөхдүүдтэй хурдны адуу бас бэлгэлэхт нь бэлгэлээл тэгээ сайхан тэгэл хобби болгоол байж. За. За их сайхан байна. Тэгээд улсын наадамд аман хөзөө дурлдана гэдэг ч бас л тэр болгон хэн нэг дуртай аавын хүүгийн авчих барай биш шүү дээ. Тийм ээ. Бас чанга шүү дээ. Олон жил маш их цаг хугацаа зарцуулсан байж байгаа. Тэгэл тэр чинь одоо таны чиглэл нөгөө одоо яндаа гэж ялээ. Буян юм л шалтгаална шүү дээ. Тэгээ уяачийн чадвар тийм ээ. Морины чандас гэдэг. Тийм. Унаач хүүхдийн цог золбоо их олон юм л бас. Нөлөөлсөн байх тийм ээ. Нэг бас нэг юм нэг морины монгол хүний нэг иргэний нэг юмрын буян заяа бол байжтэй тийм ээ орчин. Бас нэг өвдөөцсөн бас их асар том буян шиг байлаа л гэж байж тээ. Баярлалаа талархаад байж тийм ээ. Манай ээжийн нөгөө хамгийн том ах маань ганс үг гэж жалмуу ганс үг гэдэг. За. Ихмөр одоо улсын баяр наадмад 3 та хайрагдуулсан. За. Өөрөө үйчсэн. Тэгээ бас нэг удмын байж таараал тэгэл. Тийм байна. Тэгээд бас азтай байлаа. Өвгдээд сүрсүүлд харж ээжтэй. Тийм. Одоо нэг унлагын тэнгэр нь одоо ивэсэн л болоо гэж боддог шүү дээ. Тийм байна. Одоо ингээд ер нь бол ингээд ерөөл магтаалч бай ингээд хүн болгонд ингээд морины босоо цагаан хиймэр
Адил ингээд амжилт бүтээлийг хүсэж өрөөдөг тий. Тэгэхээр би танаас энэ ер нь энэ хэмэр гэж юу юм? Тэг сүлтгий хэмэр тий. Тэгээ эр хүний хэмэр нь одоо ер нь хаана байдаг юм. Тэгээ энэ ийм бас юмнуудыг бас ингээд гоё бас та өөрийнхөө бас одоо байр сууриас бас ингээд бас танилцуулаач тий. Тодорхойлж бас. Тий. Монголчууд бид нар чи ерөөсөө тийм сүлд хиймрэн цог золбоотой байдлаа тийм ээ. Азтай, одтой, амжилт бүтээлттэй ингэж амьдрах энэ нэг байдлаа бол хиймэр гэж нэрлэдэг байгаа шүү дээ тийм ээ. Хиймэртэй, хиймрэн доройтцсон энэ гэдэг байгаа шүү дээ. Тий бас тэгээ. Хиймэргүй энэ ястааны хиймэргүй амт шүү гэдэлдэж байгаа гэдэг шүү дээ тийм ээ. Хиймэрэн доройтчээ гэдэг одоо хиймрийн санд авуулъя, даллага авах уу, хиймрийн санд авуулъя гэдэл ингэдэг шүү дээ тий. Тэгээд юун дээрээс уул овоон дээр ингээд гарахад хиймрийн санд тавиулаад нэг юм хиймрийн дарцаг гэдэг нэг юм юу яагаад нь шүү дээ. Овоон дээр гарч уйж мууяад нь шүү дээ. Тэгээд тэр хиймрийн дарцаг дээр чинь юу байна гэхтэн зэрэг морины зураг байж байгаа шүү дээ. Тий. Морины зураг байж байгаа. Зарим дээр нь бол юм далавчтай морины энтэй зураг байгаа. Зарим дээр нь бол тэр яг тэр имэйл хэсгээс нь ингээд юм чандман нэрдэн гарчихсан. Тийм билээ. Тэ тэр чандман нэрдэн гэдэг чинь бол одоо хүсэл бүтээх домгийн нэг юм зүйл те. Хөссөн дорсноо ингээд гуйхаар биелүүлээд өгдөг бэрд шиг. Ингээд нэг юм домгийн бүтээгдэхүүн. Тэгээ морины тэр яг имэйл байдаг газраас нь юм чандман нэрдэн гарцсан. Тийм морь зурцсан нэг юм дарцгийг хиймрийн дарцаг энэ гэж нэрлэдэг. Тий биднес морь ёслохоор бас уяаныхаа. За. Урд толгой уяа шон дээр бас яг тийм. Бас байрлуулах. За. Тэгэхээр энэ тэгээд морь гэж байгаа тийм ээ. Тэр хиймэр гэдэг үг нь өөрөө хий гэж байгаа. Хий. Тэгэнгүүтээ морь гэдэг байгаа. Ухаандаа нэг юм хим бийтэй морил гэсэн утгатай юм аа. Харагддаггүй морил гэсэн утгатай юм аа. Тийм байна. Агаар хий. Тий. Агаар шиг нэг юм хим морил гэсэн утгатай. Үл үзэгдэх чанарын тий. Морь гэдэг зүйл чинь бол монголчуудад ерөөсөө унаа байхгүй тийм ээ. Унаа. Эртнээс одоо бол яг машин гарч дэхэн үедээ бол ерөөсөө тэр хөссөн зорьсон гардсан хөргөж өгдөг унаа бол хамгийн хурдан хөргөж. Хамгийн хурдан хөргөж өгдөг унаа бол морь байж байгаа. Тэгэхээр тэр хөссөн зорьсон газар нь хөргөж өгдөг нэг юм хийм бийтэй унаад явдаг нэг морь байна гэж үзчихсэн шиг байна. Тэрийг нь бол одоогийнхоор юм бол энэ бидний дотоод сэтгэл даалт тухамсар гэж хэлээд байгаа. Тэрийг л тэр хийм бийтэй мориор зөвлөж байгаа. Тэгээ тэр хийм бийтэй морь гэдэг хиймрийн дарцаг марцган дээр байгаа морины зургийг сайн харах юм бол шүү дээ. Хийхдээ цагаан өнгөтэй байна. Тийм аа, ерөөсөө цагаан өнгөтэй. Тийм. Тэ чи юу хэлж гин үү? Монголчууд чи ерөөсөө энэ сэтгэлийн ариун байдлыг дандаа цагаан өнгөөр зөвлөдөг байхгүй. Сүүр шиг сайхан сэтгэлтэй айлгэн тийм ээ, цайлган сэтгэлтэй айлгэн тийм ээ. Тий ерөөсөө. Хүн чинь нэг ингээд нэг бусдад тустай, тэгээд нэг юм хайрлаг, нинжин сэтгэлтэй, нэг уургүй тайван, гомдолгүй ингээд нэг уучламтгаа өршөөнтгөө тийм ээ. Айдас төгшөөргүй ингээд итгэлтэй, зоригтой. За тэгэл ингээл гимшил харамсал гуниг готрол байхгүй цог золбоотой бадрангуу нэг ийм сэтгэлийн сайн төлбүүдийг цагаан өнгөөр зөвлөдөг. Тэгээд тийм сэтгэлийн сайн төлбүүдтэй байхаар энэ сэтгэлийн сайн төлбүүдийг бол хийн бийтэй моргиж үзэж байна. За тэгээ эр хүний хэмэр бүсэндээ гэдэг. Ер нь эр хүний хэмэр нь хоёр нь хаанаа өршдөг. Сүлдэд дуудуулахаар бүсээр өршөөлөө. Тэгэхээр та тэр талаар бас ер нь тайлбарлаач. Тий. Одоо сүүлийн үед бол нэг долоон хүрд гэж яриад шүү дээ. Үндэс хүрдэлэг нь, орой хүрдэлэг нь, одоо хоолой хүрдэлэг нь тийм ээ, зүрхэн хүрдэлэг нь. Тэгээ ер нь эдгээр чинь өөрөө ингээд нэг юм энергийн төвүүд юм байна л дээ. Энергийн төвүүд гэж байгаа нь бол энэ далд хоцрын хувьд бол юу гэж хэлэх вэ? Мэдрэмжийн төвүүд гэж хэлж байна. Мэдрэмжийн бие. Тэгээ бие махбодод байдаг тэр мэдрэмжийн. Яг энэ цэгүүд дээр чинь нөгөө дааврын булчирхаанууд байгаад байгаа юм байна лээ. Үндэс үрдэн дээр эр хүнд бол төрөө булчирхаа шиг юм уу? Хоолойн дээр нөгөө бамбай булчирхаа гэдэг юм уу те. Энэ дааврын эрхтнүүд чинь ажиллахаараа бид мэдрэмж үүсгэж байгаа. Мэдрэмж чинь ерөөсө далд ухамсарын гол хөдөлгөгч хүч нь яж байгаа.
Хүн хөсөл зорилгоо бүтээгээ за элбэг хангалууныг мэдрийа. Элбэг хангалууныг мэдэржээж хүн одоо баян болдсон байна даалт хомсрынхаа хүчээр те. Гингүүт чи элбэг хангалууныг яаж мэдрэх юм бэ гэхлээр толгоогоор мэдрэхгүй. За. Гидсээр мэдэрнэ. Хотоодоор гидсээр. Хотоодоор тийм энэ яг энэ ер нь бол нэг тийм хангалуун та бодоод үзэлтэй нэг ингээд нэг юм пэдгэр нэг юм хангалуун те нэг юм том их бардам. Тийм мэдрэмжтэй хүн яаж явдیں۔ Те. Алхаа малхаа хэмрийн алхаа хэмэртэй алхаа малхаа гэдээ явуулаад идэлцээ. Сүртэй ингээд хаахж маадганаад ингээд нэг дэлхийн цээжээ ингээд гидс мэдсээ нэг жоохон ингэсгээд ингээд гидийгээд ингээд явна шүү дээ. Гуниг готролтой хүн яаж явдаг юм? Тийм ээ. Ингээд нэг шалширтэл. Тэ. Шалширтэл ингээд шүү дээ. Тэгэхээр энэ гидсний энэ бүсний цаан чинь энэ нөгөө хүрд байна шүү дээ. Бүсний цаан ч одоо яг тэр нөгөө мэдрэмжийн гол цэг энэ хэвлийн хүрд гэж байхад. Даалт хомсрын гол одоо энэ хөдөлгөгч хүч нь мэдрэмж байдаг. Мэдрэмж бол ерөөсөө нэг энэ хавийн асуудал болж таардаг. Гаранд мэдрэмж, толгойд байхгүй тийм ээ, хөлөнд байхгүй энэ. Энэ хэвлийн дотор л мэдрэмжүүд чинь гол ажиллагаанууд. Тэгээ үнэхээр хүн хэмартай бай гэвэл ингээд нэг зоригтой, хүчтэй нэг юм залбоотой хэмартай байж тээ. Үзье, яа чадна болно гэл ингэ. Яг энэ үед чинь энэ гидсэнд мэдрэмж өсөж байгаа байхгүй юу? Энэ хүч чадал гэдэг юм чинь энэ мэдрэмж энэ хэвлийгээс л байдаг юм билээ л дээ. Тэгэхээр бол энэ хиймэр тэгээд энэ бүсэндэн байна гэдэг чинь бас нэг ортол юм шиг байгаа юм шиг. Хүүсэндээ ингээд те. Тэгээд бүсэн авч хиймрийн сан ман сүлдэн дуудуулна гэдэг бол. Хүүсээ ер нь бүсээрээ дараад бас юу юмраа юм яаж юм те. Тийм бас хамгаалаа те. Тийм байжс болох юм шиг байгаа шүү. Тийм байна. Энэ одоо даалт ухамсар дээр энэ одоо хиймэр хоёрын одоо энэ холбоо. Тэгээ байгалийн эрчим гэж энэ гурван бас холбоо нөлөөлөлд бас яаж юм чинь. Тий. Хиймэр даалт хомсор яг даалт хомсрын тэр нэг юм юу цог долбоотой сэтгэлэл гэсэн үг л дээ тийм ээ. Сэтгэл гэдэг нэг ийм том юмыг л хоёр хуваагаал нэг энэ үзүүр хэсгийг нь бол ил ухамсар гэж нэрлэж чинь. Гүн даалт хэсгийг нь бол даалт ухамсар гэж нэрлэж чинь. Тэгээд энэ даалт ухамсрын чинь жоохон үнтгэлийн нэр нь л юу байхгүй юу? Хиймэр, сүлд те. Тэгээ нэг жоохон шашинлаг талаасаа ярих юм бол энэ чинь сүнс гэж яриад байгаа юм. Уламжлалт ангаах ухааныхан бол хий гэж яриад байгаа юм. Хий. Одоо хийрхэд гэдэг штэ тийм ээ. Хийрхэд энэ ястай хий өвчтэй энэ төр гэж байгаа байдаг штэ тийм ээ. Энэ чинь юу хэлээд байна? Хий гэдэг байгаа нь бол энэ бие махбод дотор байгаа нэг юм шаар үлээц юм шиг хийн тухай биш. Сэтгэлийг л энэ монголчууд бол хий гэж их ярьдаг л байсан юм байлээ. Тэгээд тэр хий мор гэдэг байгаа чинь сэтгэл тийм нэг морь шиг хурдтай, морь шиг соргог, морь шиг ийм овсгоо самбаатай тийм ээ. Морь шиг бол тэр хүссэн зорьсон газар нь хүргээд өгдөг нэг тийм унаа хөлөг шиг ийм байхыг бол тэр хийн биетэй морь гэд сэтгэлэн морь гэж хэлэх юм уу? Энэ нэг иймэрхүү юм яваад байх шиг байдаг шүү. Юу сансан 9 цагаан одоо хүссэн сэтгэгч нь бүтэх болтгой гэдэг. Та түрүүнд бас нөр хэлж ирсэн. Тэр хэмрийн дарцсан дээрх морь бол цагаан өнгөтэй байдаг гэдэг. Тийм. Сэтгэл нь тийм ариун цагаан байж л одоо бүх юм саадгүй бүтэн гэсэн л одоо тийш яг тийш. Тэр бол яалтчгүй үнэн энэ сэтгэл ариун цагаан байх асуудал бол ерөөсөө энэ өнөөгийн хүн төрөлхтний боловсролын нэг чухал ийм элемент болж одоо орж ирж байгаа. Дээхэн үед бол хүнд нэг бичиг үсэг заадаг ч юм уу мэдлэг шингээгээд өгчхөөр тэр үнийг боловсралтай гэж үзчихсэн. Тэгээд тэрийг мэдлэг авсан гэдгийг баталгаажуулаад диплом ингээ олгож тий. Тэрүүгээр нүн ажилд авдаг байсан. Өнөөдөр тэр диплом хэрэггүй болж эхэлж байгаа байхгүй юу? Өнөөдөр хэдий дипломтой байгаа тэр хүний хандлага гэж яриад шүү тий. Тэр хүн бусдад нэг юм өгөөжтэй, тустай, бусдынхаа гэсэн сэтгэлгүй ийм байх юм бол тэр хүнд хичнээн мэдлэг байгаад хэрэг алгаа. Тэгээд байгаа шүү дээ хандлагыг ажилд ав, ур чадварыг суулга гэдэг. Ур чадвар мэдлэг гэдэг юм бол хүн олоод авч болд юм байна. Суур хүмүүжлийн тэр сэтгэлийн энэ ариун цагаан хиймэрлэг байдал
сэтгэлийн энэ бусдад ачтай тустай байдал, сайхан сэтгэлтэй байдлыг бол боловсрлоор олохгүй юм байна гэдэг байхгүй юу. Боловсрлоос илүү юм байна гэдэг байхгүй юу. Тэгээ одоо ирээдүйн боловсрал, ирээдүйн үр хүүхдүүдийн боловсрал бүгд энэ сэтгэлийг ариун цагаан байлгах тухай ийм л юм болж байгаа шүү. Хүнлэг чанар тий. Хүнлэг чанар яг үнэ тий. Биенийгээ хайрлах тухай, уучлах тухай, хуурч мэхлэхгүй байх тухай энэ юм байгаа байхгүй. Тэгээ байгаль энэтэй ямар холбоотой юм бэ гэхээр ерөөсөө л энэ дэлхийн бүх улс орон үндэстэн дотор байна шүү дээ. Та одоо ингээ гадаад дотоод явахтаа хүртэл харна. Юу харагддаг вэ гэхээр байгальтайгаа их ойр байгаа ийм ард түмнүүд байна шүү дээ. Африкийн тэр нэг ийм омгууд байна. За Өмнөд Америкийн тэр уугуул иргэд гээл тэгж байна. Өшөө ингээд Монгол байгальтайгаа өдөр тутамдаа харьцаж байгаа. Энэ мал ахуйтайгаа өдөр тутамдаа ингээд харьцаж байгаа хүмүүс байгалийн эрчим энергитэйгээ их холбоотой байдаг учраас цаанаасаа нэг ийм тайван байх. Цаанаасаа нэг ийм уужуухан, цаанаасаа нэг ийм хайрлаг бусдын тусыг бодож байгаа хгүй. Хор санахгүй байгаа хгүй. Гэтэл байгалаасаа тасраал тэгэл нэг ийм дөрвөн хан дотор гацсан хөмсөд чинь бол тэгэл тэр гуйнэг, гуутраал, өс хонзон ийм юмнуудад өртөх нь их байгаа хгүй. Тийм ээ тий. Одоо ингээд бид хэд чинь ингээд адууны өв соёл гэж явж байгаа шүү тий. За тий. Тэгээ одоо энэ хүн түншлэн ингээд адууны өв соёлоор дамжиж одоо шээ морь унах нь одоо хүний бие сэтгэлд одоо ямар сэтгэл одоо бие сэтгэл одоо эрчим ямар эрчим ялгаруулж байна, ямар нөлөөлөл байж байна. Энэ бас тэгээд одоо нөгөө бие физиологийн булчны хувьд одоо яаж хөгжүүлж байна гэдэг. Энэ тал дээр та ерөөдөө бас нэг өөрөө судалж бодсон одоо зүйл байна. Энэ яста жогол асуулт байна шүү та. Тий. Үнэхээр энэ морь унах бол эрүүл мэндэд маш тустай юм бэл. Маш тустай юм бэл. Морь унахаар ингээд шогсож шít. Шогсохоор би ингээд нэг ингэдэг шít тийм ээ. Би ингээд цогсраад хаяг мас ихсрээд маш хурдан хоол шингэж байгаа. Тэгээ морь унаад 30 минут явахад хоол идсэн юм байхгүй. Тэг чи ихсрээд байна шít. Дасгал хөдөлгөөн одоо сайн хийх хэрэгтэй л гэдэг байгаа тийм. Дасгал хөдөлгөөний хамгийн сайн дасгал хөдөлгөөн бол энэ биеийг сэгсрэх дасгал хөдөлгөөн юм билээ. Зөвхөн тийм зориудаар ингээ биеийг сэгсэрдэг дасгал хөдөлгөөн ч гэсэн байгаа юм. Тийм байлээ тийм. Бүжгэж байгаа. Тий. Тэгэхээр чи энэ нөгөө биеийг сэгсрээд харин биеэр чинь дан судас байгаа штэ. Тэр хялгасан судсууд ингээ чочроо аваад чичирхийлэл аваад хялгасан судсын тэр бохирдол нь цэвэрлэгдээд идэв юм байна. Бие махбод явд цус шингэрээд идэв юм байна. Дээр нь яадгүй гэхээр сэтгэлийн хувьд бол энэ сэгсрэх хөдөлгөөнөөр сэтгэлийн энергийн бохирдол бас гадагшилж яддаг. Тэгээ морь унах бол үнэхээр их эрүүл мэндэд ач тустай юм байна да. Зөвөр нэг дасгал хөдөлгөөнийг оролцож байгаа зүйл бол морь унах юм байна л гэдэг шүү. Тэгээ би ямар сандаа боддоо штэ. Одоо боломж байдаг бол ингээд Улаанбаатар хотоос ойрхон ингээд 100 морь ингээд сайхан уяатай байж идэг. Тэгэл өтөр тутамдаа морь унжээд маш олон эрүүлж шүү тэгвэл. Гэхдээ ер нь тэгээд ингээд энэ манай Монгол мал аж ахуй гэдэг бол үнэхээр гайхамшигтай юм да. Одоо энэ айраг саам гарч штэ тий. Энэ саам гэдэг чинь өөрөө эрүүл мэндэд маш тустай юм байлээ штэ. Яг би одоо бодитоор амьдрал дээрээ мэдэрсэн зүйл юу вэ гэхээр манай хүүхдүүд ингээд нэг жоохон шүт орхоод байсан байхгүй юу. Тэгээ бид нар нөгөө нэг хөдөө гараад саам уудаг байхгүй юу. Тэгэд нэг жил уусан, 2 жил дараалан уусан. Тэгэл эн чинь гүүний зэлэн дээр гүйжрээд аягаан тос зогсож байгаа л гүү саалаа аяга саам аяганд нэгэдэг чинь. Тэгэл уучих жоохгүй. Өнөө 2 жил саам ууснаас хойш ердөө шүдний асуудал гараагүй. Баярлалтай тий. Ерөөсөө гардаг байл. Цагаан гүүний саам л одоо хүмүүс уугаал элгээ цэвэрлжүүлээ. Тий. Энэ чинь саам уугууд маш гүйлэгдэг штэ. Тэр чинь цэвэрлэгээ болж байгаа юм билээ штэ. Багаагаар л уугаал. Тий. Бидээ шингэх хэрэгтэй шүү тий. Тий. Тэгээд одоо би бас боддог юм тэр байхгүй юу. Ингээд малаас малаан ашиглаж монголчууд маш их мөнгө хийж явах хэрэгтэй. Ашиг орлого олж авах хэрэгтэй гэж би үздэг. Тэгэх юм бол хээр тал хөдөө тал маань эзгүүрэхгүй маллах сонирхолтой хүмүүс нөгөө мөнгө олох гээд ингээд сонирхолтой хүмүүс их болно шүү дээ. Тэгэл одоо яах вэ гэхээр одоо та ингээд сайхан одоо адуу ингээд байж гэн ингээд гүүгэн барьчин энүүгээр ингээд сайхан гэр бариад айлуудад одоо нэг өдөр саам уухад хэдэн төгрөг шүүгээд энийг бас ингээд бизнес болгомоор байхгүй. Эрүүл мэндийн ач холбогдолтой ийм ингээд ач холбогдлыг хэлээ тийм ээ.
ийм болгомоор байгаа байхгүй. Биеийн цэвэрлэгээ саамаар биеийн цэвэрлж болж байна. Тэгээ шүдний хүүхдийн шүдэнд бол үнэхээр сайн юм байна гэдгийг би одоо бодтоор хүүхдүүд дээр бол мэдэрсэн шүү. Тийм бай тий. Ер нь нэгэд энэ одоо шинэ хуучин хэм маяа ингээд дэвшил технологитойгоо холбоод тэгээд улам гоё ингээд инновац хийгээд бас гоё хөгжүүлээл тэгэл явах хэрэгтэй байна. Одоо энэ хүүхдүүдэд одоо нөлөөлөх одоо энэ адууны ач тус эднэр гэдэг тэр тал дээр та юу бодож байна. Одоо энэ дандаа ингээд залуучууд ингээд настангууд ингээд ер нь бас ингээд хөндөрж байгаа шүү дээ. Одоо малнаас. Яг эдгэрийг нь бас нөлөөллийн юм нь одоо дээр үед бол энэ адууны үр соёл нөө би энийг хайрлах гэж адуу унах гэл. Одоо бол бас ингээд хот суурин руу их төвлөрчлөө. Тэгэхээр хүүхд үүдийн морь малнаас бас хөндөрж байгаа. Энэ дээр нь бас нэг тийм таны бас нэг үзэл бодол одоо ач тусыг бас жоохон ойртуулах юм бол юу вэ тий? Эрдэлтээр та бас юу гэж боддог? Тий. Болж өгвөл манай энэ ерөнхий боловсролын хөтөлбөр бол ерөөсөө хүүхдүүд ингээд нэг танхимд хичээлд суугаад багшийн нэг самбар дээр нэг юм заадаг шүү дээ. Тэрийг сонсоод ингээд суух орчин үеийн хүүхдүүдэд бол ерөөсөө маш уйтгартай ажил болчиход байгаа юм билээ. Харин уйтаад байгаа юм билээ. Тэгээ бид нар яг хүүхдийн сургалт зохион байгуулж байгаа л да. Танхимд ингээ хүүхдийг нэг самбар харуулж залхахгүй. Боловсролын систем бас жоохон шинжилэх хэрэгтэй байгаа. Тэгээ одоо боловсролын системийг харж суугаад яах вэ? Бид нар өөрсдөө хүүхдийн сургалт зохион байгуулж байна. Тэр сургалт маань яах вэ гэхээр нэг өдөр яваад Улаанбаатар хотоос гараад морь өнө. Нэг өдөр хотын захын хороол руу очоод ядуу зүдүү амьдарж байгаа хүүхэд өгчдөд туслана. Тэгээ эн чинь өөрөө өнөөдөр ойртуулж нэг ийм зүгээр нэг үйлдэл энэ өөрөө өнөөдрийн боловсрол болчиход. Түүнээс шигээр ширээн дээр суугаад нэг тоо бодоод эсвэл нэг утас ухаа суугаад байх өнөөдрийн боловсрол биш болчих. Тий. Эцсийн дүндээ би юу хэлэх гээд байна гэхээр одоо та бүхэн яхаа бас энэ нэвтрүүлэг манаас өндөрлөх ингээд өгч байна. Тэгээ эцсийн дүндээ 21-р зуунд энэ цахим 90-100-нд энэ Монгол ахуйч нь өөрөө бидний хүн төрөлхтний Монгол үндэстний аврал болох цаг ирж шүү тэмнэ. Тийм ээ. Энэ Монгол ахуйгаасаа бид нар холдох биш, улам ойртож, улам одоо таны хэлснээр орчин үеийн энэ технологитой хөгжүүлж, улам боловсронгуй болох баягаар тийм ээ. Ингэж хүн төрөлхтөнд үйлчлэх, хүн төрөлхтнийг аврах, өөрсдийнхөө үр хүүхдүүдийг хойч үеийн сэтгэлийн боловсрол олгох ийм цаг үе бол одоо ирж шүү л гэдгийг л одоо дүгнэх юм да. Тийм ээ. Энэ Монгол ахуйгаасаа бол бид нэр үнэхээр холдож болохгүй. Энэнтэйгэн ойр байж ээж дэлхийн хэмжээний боловсролыг олгох боломж бид нэр бол энэ Монгол ахуйгаар дамжуулж бий болох тэр сайхан цаг ирээдүй бол ингэ ирж ийна л гэж би боддог шүү дээ. Тэгээ одоо энэ сайхан бас подкастыг энэ нэвтрүүлгийг бас сайхан ингээд манай бас ингээд уяагаар ирээд ингээ манай яг энэ үржлийн адууны хэсэг дээр бас сайхан үргэлжлэн ирээд ингээд оролцсон баярлаа. Тэгээ багш одоо цагаан багштай энэ олон одоо хүмүүсийн одоо итгэл хайрыг үнэллийг бас тааж цаашдаа үүс болгон сайхан өрнүүн дэлгэрүү явж тий олон сайхан хүн гэр бүл өр хүүхдэрээ эрүүл сарвал ад жаргалаар дүүрэн бэлтгэж байх болтугай гэх. Тэгээ би одоо нэг тань халуун гушуутай тэг унахтайгүй билээ. Одоо ойлээш явж хамт явсан. Тэгээ одоо тэгээ за баярлалаа. Гоё өсөж үржих хийх сайхан. Охин унахтай. Гүү билээж өгнө. За маш их баярлалаа. Тий. Хамтдаа бас явъя. За тэгээ. Тэгээ таны бэлгийг би бас талархан хүлээж авлаа. Би бас чадлынхаа чинээгээр энэ Монголын ард түмнийхээ төлөө зүтгэж байгаа хүн Монголын ард түмнээ саян гэгэрүүлэхийн төлөө зүтгэж байгаа хүн. Таны энэ бэлэг бол Монголын 3,500,000 ард түмний их саян гэгэрлийн төлөө өргөсөн их сайхан өргөл тагил гэж бэлгшээж баярлж байна. За баярлалаа. За эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ Ухамсрын хөж подкаст нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг энэ сайхан хээр тал нутгаас энэ сайхан адуун зүргийн гүн зэлэн дээрээс энэ сайхан хээр тал нутгийн эрчим энерги дээрээс та бүхэндээ хүргэлээ. Тэгээд та бүхэн маань
сайхан надаарай, сайхан баярлаарай. Зундаан одоо сайхан амарцгаагаарай гэж хөсөө өрөөгөөд энэ удаагийнхаа нэвтрүүлгийг өндөрлж байна.